Хөдөө аж ахуйн болонгаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Манай улсад жилдээ 15 сая орчим арьс шир бэлтгэж байна. Малын гаралтай төвхийн эдийг бүрэн гүйцэд боловсруулснаар жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн ашиг авах боломжтой юм. Гэвч нийт бэлтгэж байгаа арьс ширний тал хувийг нь ч боловсруулж чадахгүй хайж байгаа юм. Энэ сэдвийг хөдөө аж ахуйн болонд Сүхбаатар хөндөж байна. Орой өдрийн Сүхбаатар. Орой өдрийн. Бид яагаад боловсруулж чадахгүй юм нөхцөл байдалтай байна вэ? Бидний одоо нэмсэж байгаа хүрэм өнөөдөр зах зээл дээр ямар үнэтэй байгаа вэ? Гэтэл бид нэг бодын одоо өрөөл ширээр нэг ийм хүрмийг одоо хийх л одоо боломжтой. Гэтэл нэг өрөө ширээр ийм хүрм хийнэ гэдэг чинь 500 мянга тэр хамгийн бага одоо өнөр бодхол 500 мянга цаашлаа сая төгрөг. Өөрөөр хэлбэл нэг хүрний шир нэг бод малын шир одоо сая төгрөг хүрэх юм боломж бололцоо байна. Гэтэл бид нэр бараг 1000 төгрөгөөр ч хөндлөж чадахгүй 500 төгрөгөөр ч хөндлөж чадахгүй хайж байгаа жишээ байгаа. Энд нэг тоо баримт та бүхэнд үзүүлэе гэж бодож байна. За улсын хэмжээний 13 сая орчим малын арьс шир одоо бэлтгэдэг гэсэн тоо баримт байгаа. Энэ бол 2017 18 оны үед гарсан тоо баримт. 13 сая арьсаас 7 сая орчим үнэ ямар нэгэн байдлаар үйлдвэрээр дамжиж бүтээгдэхүүн болгох одоо шат хамжлага хийгдсэн. Харин 6 сая орчим арьс ширийг бид нэр зүгээр л хайсан гэсэн юм тоо баримт байна. Яагаад гэх юм бол бид нар энэ ийм хүрм хийхэд, ийм бэлээ хийж өмсөхөд эсвэл одоо ийм хитвч хийхэд чанарын шаардлага хангадгүй гэдэг зүйл яригддаг байгаа. Энэ дээр одоо та бүхэд нэг товчхон бичлэг үзүүлэе гэж бодож байна. Портер дээр байгаа арьс ширийг үйлдвэр авахгүй, хааж авах газар байхгүй учраас өнөөдөр хогийн цэг дээр хаях гад явж байгаа. Энэ яагаад хайж байгаа юм өнөөдөр тийм? Авах газар авахгүй. Цоргоо болохоор арьсны үнийн хувьд бол одоо ерөн сүүлийн 20 жилд байгаагүйгээр доод үнэтэй болсон. Тэгэхээр юу гэж хэлэх гэж юм тэгэхээр сүүлийн 20 жилд байгаагүйгээр түүхийд чанаргуудж байна л гэж ойлгож болно. За энэ жил бол одоо малын эмнэлгийн ерөнхий газар бас одоо малын ариутгал туулгалт халдвар хөгжүүлэлт угаалгыг бол бас их тийм сайн хийсэн гэсэн ийм мэдээ өгч байгаа. Тэгэхээр эх жилд бол бас хоньны арьсны ачиг уулзны гэмтэл бол багас байх гэж харж байна. За ямааны арьсны амууны ачгийн гэмтэл бас багас байх. Одоо мал амьд байж явах хугацаанд маш олон одоо юм шимэгч паразит орхоо одоо байдаг, арьс махныхан завсар байдаг. Тэр нь одоо ингэж арьсыг нь цоолдог юм асуудал байна. Тийм учраас малыг цаг тухайн үед нь вакцин одоо энэ туулга мөн одоо паразитаас хамгаалах юм эмчилгээг заашгүй хийх шаардлагатай гэдэг зүйл яригдаад байгаа. За тэрний дараа малыг одоо гаргасны дараа арьсыг нь бид нар механикаар ихэвчлэн гар аргаар одоо бойлж байна. Энэ нь бол өнөөдөр гэмтлийг бол маш их одоо болгож байгаа. Энд дээрс ингээ харж байхад одоо энэ махтай шүүстэй байж байгаа үед бол энэ цоорхоо харагдахгүй байгаа. Энд бол дэлгэцэн дээр харагдж байгаа гэж бодож байна. Энэ шүүс махыг нь одоо боловсруулаад гаргаад ирсний дараа манай арьс ийм одоо гэмтэлтэй энэ бол утганы сорив юм уу эсвэл нэг ачиг ороод татгацсных нь сорив ингэж өнөөдөр ингэж гаргаж байгаа. Ийм учраас өнөөдөр Монголын арьс өнөөдөр хаягдаад байгаа. Манай улсад өнөөдөр энэ арьс ширийг хийдэг олон үйлдвэрлэл бол байна. Эднээс эцсийн зорилго бол дотоодынхаа үхэр хон ямааныхаа арьсаар л эцсийн бүтээгдэхүүн их зорилготой шүү дээ. Гол нь биднээсийн одоо хүсэж байгаа зүйл дээр бол үхрийн одоо нийт талбай ашиглалтыг л сайжруулах гэдэг нь л их чухал юм л да. Бизнесийн үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр бенчмарк үнэлгээ хийх, цаашлаад боломжтой үйлдвэрүүдэд нь байгаль орчны олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хэрвээ энэ бенчмаркийн үнэлгээгээ хийгээд бизнесийнхаа үр ашгийг дээшлүүлж олон улсын стандарт нэвтрүүлчих юм бол арьс ширний үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүн за мөн краст болон гүн боловсруулсан арьс ширийг гадаад зах зээл дээр борлуулах боломжтой болно. Гар аргаар биш яг одоо механикаар үйлдвэрийн аргаар одоо ингэж арьсаа бэлтгэдэг бол ингэснээр бол тодорхой хэмжээний энэ гэмтлийг бууруулах боломжтой юм а гэж байгаа. Энэ бол манад бол шинэ зүйл биш л дээ. Бид нар 1990-ад оноос өмнө 1970-80-ад оны үед нэгдлийн үед бол малыг бол бараг гараараа биш дандаа үйлдвэрийн аргаар гэж гаргадаг байсан. Энэ нь бол одоо энэ арьс ширний гэмтлийг багасгахад энэ бүтээгдэхүүн хийж өмсөхөд бол их тус дэмтэй байжээ л гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ л үгүй эргээд шилжээ гэдэг ийм зүйл яригдж байгаа. Баярлалаа.